сайн байцгаана уу? Ажиллаж байна уу? Нэг юм миктэй болсон. Тэг микгүй баг зүгээр байдэн штэ тий. Гэхдээ манай нөхөр надад нэг юм мик авч өгсөн чи миктэй яриараа гэв. За тэр яах вэ? За өнөөдөр нэгэнт хүүхдүүдийн дээшлэлтийн талаар яриад өөрийнхөө хэд хоног 7 хоног ерөөхдөө бол айгүй хэцүү байлаа. Яа тэгэхээр нөгөө яг өөр дөрөө тэр зүйлийг туулсан болохоор тэр хүүхдүүдийг ингээд яг ямар байгааг нь мэдэрсэн гэх юм уу айгүй хэцүү байсан буцаад гэхдээ тэр хүүхдүүдээс нэг ялгаатай юм нь ингээ хүмүүс сошиалор нөгөө ингээд дуу хоолойгоо илэрхийлээд болохгүй штэ болооч та нар энийг арга хэмжээ авахулаа гэхээр ингээд нэг амар гоё миний энэ дотор хүүхэд ингээ баярлаад байсан заяа ингээ баярлаад нөх гоё тийм өмөрч хамгаалах хүмүүс байна, дуурах хүн байна гэд нэг амар гоё юм урам зориг аваад байсан. Тэр хүүхдүүд бас тэгж урам зориг авсан байхаа гэж би бодож байна. Тэгээ миний дотор хүүхэд бол ингээ маш гоё амраад ингээ айгүй гоё юм тайван болсон. Тэгээ өчигдөр би тэр нэг хүүхдийг тэр хилийн хориг тавиад одоо ингээд арах хэмжээ авдаж байгаа гэдэг мэдээг аваад бас ингээд амар гоё тайвширсан заяа ингээ нэх гоё авсан. Бас ингээ имжлэгдсэн гэх юм уу бүрэн ингээд нэг дотор байсан юм маань ингээ гараад бүрэн ингээ нэх гоё ингээ санаа амарсан. Тэгээд өнөөдөр бас дүүнертэй хандаж мэдээж бас ээж нарт хандаад хичнээн хүмүүстэй одоо үед ингээ хүүхдүүд одоо ингэж байгаа ч гэсэндээ бид нар та нар ч гэсэндээ тийм мухааштай бүдүүлэг амар харал өгөлдөг хүмүүстэй таарч ирсэн тийм хүмүүс зөндөө байгаа. Ялангуяа одоо би сүмд явдаг, би сүрчтэн сүмд явдаг, шажмыгийн сүмд явдаг. Сүмийн хүмүүс тийм төгс байдгүй маа. Хүний уг суур хүмүүжил нь яг ямар тавигдсан байна. Хүн сүмд яваад, мянга буддад яваад, бөөд яваад, одоо муслим янз бүрийн шашинд ингээ яваад хүн өөрийн дотор тэр одоо хүүхдийн хүмүүжлээ өөрөө засч чадаагүй бол мянга ямар нэгэн сүмээр яваад өрн засахад хэцүү. Одоо сүмд ч гэсэндээ янз бүрийн хүмүүс ингээд маш их байдаг заяа. Айгүй мухааштай бүр янз бүрийн хүүхдүүд ч гэсэн байдаг. Тийм болохоор та нар гэрлэгтэй ч гэсэндээ энэ сүмд явд юм чим миний охин сүмд явдаг арх уудгүй тамхи татдаггүй хүнтэй суучлаа гэж бодож байгаа бол бас нэг талаараа буруу шүү. Сайн одоо шалгаж одоо тэр ялгаагүй л чи Монгол хүн бид нар Монгол хүн те бид нар удам ухсааг нь хардаг ирээд одоо аав ээж нь ямар хүний хардаг тэрийгээрээ харж агаарэ. Хөө сүмд явдаг хүн гээд итгээ суулгачдаг дараа нь тэр хүн нь үнэхээр нарцист ингээд psychopath янз янзын муухай зан чанартай хүн байгаад хүүхдээ чинь ингээд хүчрхийлээ зовоожж магадгүй. Тэгээд бас энэ талаараа бас хүмүүс суугаад ингээд бас салсан хүмүүс бас байдаг заяа. Тийм болохоор сүмд явдаг хүмүүс төгс гэж битгий хараарай гэж хэлмээр байгаа. Сүмний хүмүүс ч гэсэндээ төгс биш. Тэд нар ингээд одоо хувийн хүний зан одоо хүүхдийн багаасаа хүмүүжил ингээд засахгаа явж байгаа. Үнэхээр засагдсан хүмүүс байдаг сүмд заяа. Хөрөвцөн гэж ярьдаж би хэлээд биш хөрөвцөн хүмүүс байдаг. Тэгээ би өмнө бичлэгээр хэлсэн те чи сүмд явж ивэл чи хөрвөх ёстой. Чи сүмд явж байгаа бол чи одоо муухай зан хүнийг тийс хийдэг, бүли хийдэг, хов ярддаг тэр бүх зан чинь өөрчлөх ёстой. Чадахгүй байгаа бол чи сүмд яваад хэрэггүй. Угаасаа бидний сүмийн судар дээр хэлдэг чи янз бүрийн сүмд явчаад гэмт хэрэг хийгээд хүн омдогоод янз бүрийн юм хийгээд бол анханаас энэ сургаалыг сонсоогүйсэн дээр шүү гэж хэлдэг байхгүй юу. Тэгэхээр ийм хүмүүстэй зөндөө таарнаа. Одоо тийм болохоор бид нар одоо энэ дэлхийд улам сайхан болно гэж байхгүй гэж би хэлээд байгаа шүү дээ. Улам л ингээ хэцүү болно. Улам та нарын сонсогдож байгаагүй янз янзын хэрэгүүд гарнаа. Тэгээд тийм болохоор бид нар хүүхдүүдээ илүү сайн хамгаалахын тулд одоо зарим хүмүүс сүмээр явж байгаа энэ одоо хүмүүжлтэй хүүд гэж харахаас илүү сүмд явж байгаа ч гэсэндээ би бол заяа сүмд явж байгаа хүмүүсээс хүүхдүүдтэй найзуулахаас би илүү их айдаг, илүү их биш нэгтэлж шалгадаг заяа. Тийм болохоор тэр хүний хувь хүмүүжил эцэгхийн хувь хүмүүжлийг ч гэсэндээ бид нар харах хэрэгтэй. Тийм болохоор
ингээл дараа нь сүм ингээл яваал сүмийн хүнтэй суугаал ингээл муухай хүн байгаа салаал ингээл сүм тэр чигээрээ муу хүмүүстэй гэж харж болохгүй зөндөө сайн хүмүүс байгаа хөрөвцөн мундаг одоо том мэрэгжилтэй амжилттай явж байгаа successful явж байгаа хүмүүс зөндөө байгаа шүү. Одоо юм гэдэг чинь аливаа юм гэдэг чинь сайн болон сул талтай bad and good тий. Тийм болохоор хүн болгон мэдж байгаа энийг. Тэгэхээр заримдаа надад ингээд бас сүмд явхад аюу хэцүү байдаг байхгүй. Аюу их ховж ярьдаг, нэгнээ муулдаг, хувцсанараа өрсөлддөг тий. Ер нь хаанч явсан л энэ асуудал байгаа л гэдэг. Айлч одоо гадаад тойрогч явсан, Монгол тойрогч явсан тий. Тэгэхээр тийм болохоор энийг жоохон бид нар өөрсдөө энэ сүм бол тэр хүмүүсийн сүм биш. Бид нар ч гэсэндээ энэ сүмд би ч гэсэндээ манай нөхөр ч гэсэндээ өөрчлөгдөх гэж одоо явж байгаа хүмүүс. Тэгээ би бол өөрийгөө 100% өөрчлөөд явсан хүн гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр өөрийнхөө illness одоо өөрхийн депрешнийг эмчилсэн тий ингээ дотроос ингээ гэрэлтэж байгаа байхгүй. Тэгээ хүмүүс намайг харахаа ерөн сүмийн хүмүүс ингээ ажил дээр ч гэсэндээ хүмүүс харахаар чи ямар амар happy юм бэ? Яагаад дандаа ингэж инээж явдیں۔ Дандаа л ингээл инээгээл амар гоё ингээл хүмүүстэй гоё харьцаа явж байгаа гэж хэлдэг байхгүй юу. Тэгэхээр би өөрөө нөгөө дотроос өөрийгөө эмчилсэн байхгүй юу. Тийм болохоор өөрийнхөө сэтгэл зүг эмчилээд ингээ ирэхээр дагаад бусад одоо гэр бүлийн сэтгэл зүй тэр чигээр ингээд өөрчлөгддөг юм байл шүү. Тэгээд манай нөхөр хүүхдүүд ингээд бүгдээрээ аль болох одоо эрүүл гэр бүл байхыг хичээж байгаа. Тийм болохоор сүмийн хүмүүс хэрэг төгс биш шүү гэдгийг сайн анхаараарай. Бид нар сүмийн биш ч гэсэндээ зарим муухай хүмүүсийг хардаг. Сүмийн гишүүн биш ч гэсэндээ маш сайн хүмүүсийг хардаг тий. Тийм болохоор сүмд явж байгаа хүмүүсийг та нар одоо жоохон энэ төгс гэж хүүхдүүдэд суулгахаасаа жоохон нэгтлаад улам судар тэр хувь хүний хүмүүжил гэдгийг бас сайн хараарай. Маш сайн судлах хэрэгтэй. Тийм болохоор би сүмээ муулаагүй үнэн л хэлсэн. Сүм ч гэсэндээ бид нар бүх хүн алдаа гаргадаг төгс биш. Сүм ч гэсэн муу хүмүүс явдаг гэдгийг л хэлж байгаа. Бусад сүмүүд ч гэсэн явж байгаа угаасаа. Хаа дэлхийн өнцөг буудлын хүмүүст явж байгаа учраас энэ бол угаасаа л та нарын мэддэг асуудал. Тэгээ би өөрөө хүүхдээ манай хүүхэд энэ асуудлыг тулаад одоо явж байгаа болохоор өөрөө бас итгээд манай сүмийн хүүхдүүд ингээ мундаг гэж харж ирснээр тийм биш байхыг мэдсэн болохоор ингэж хэлж байгаамаа. Тийм болохоор өнөөдрийн блог ингээ дуслаа. Баяртай.